Сайн байцгаана уу? Энэхүү бичлэгээр та бүхэнд Mozabook дээр интерактив дасгал хэрхэн үүсгэхийг харуулах болно. Mozabook-д үүсгэсэн интерактив дасгалыг сурагчид хэлбэрхнаар гэрийн даалгавар болгож илгээх боломжтой бөгөөд сурагчид тэдгээрийг гэртээ хийж буцаагаад багш нар руугаа илгээх боломжтой байдаг. Энэ удаагийн бичлэгээр нэг сонголттой дасгалыг зөв дараалалд оруулах, дутуу гүйцэх дасгалууд үүсгэж дасгалаа хэрхэн бусдтай хуваалцахыг харуулах болно. Дасгал үүсгэхийн тулд хамгийн түрүүнд дасгалын дэвтэр нэмэх тэмдэгэн дээр дарж шинэ дэвтэр зэсийг сонгоно. Үүнд хуудасны шинж чанар мөн хуудасны ард хэвсгэрийн өнгө загварыг сонгох боломжтой. Үүний дараа дасгал засварлагчийг нэн. Дасгал засварлагчийг та маш олон дасгал үүсгэхэд хэрэглэж болно. Таны харж байгаачлан тус бүр өөр загварууд байна. Харин одоо хамгийн хялбар дасгал буюу нэг сонголттой дасгал үүсгэж үзье. Эхлээд бид асуултаа оруулах хэрэгтэй. Энэхүү загвар нь дасгал руугаа зураг оруулах боломжийг олгодог. Хэрвээ та энэ хэсэгт дарвал медиа сандах зурагнуудаас ашиглах боломжтой. Мөн интернетээс эсвэл өөрийн компьютер дээрээс хадгалсан зурагнуудаас ашиглах боломжтой юм. Өөрийн дасгалд тохирох зургаа дасгал руугаа зүүн оруулах бөгөөд зураг дээр тохирхоо их боломжтой. Хариултаа оруулж дуусаад зөв хариултыг сонгож хадгална. Хадгалсны дараа энэ товчон дээр дарж өөр дасгал нэмж болно. Одоо дараалуулах дасгалыг туршиж үзье. Эхлээд асуултаа оруулна. Ундаг дугуйны хөгжлийг он цагийн дараалалд оруулна. Боломжит хариултуудыг бичээрэй. Хариултаа оруулж дуусны дараа зөв дарааллыг оруулах ёстой. Дасгал бэлэн болсны дараа хадгалах товчон дээр дарна. Энэ товчон дээр дарж шинэ дасгал үүсгэе. Одоо дутуу гүйцэх дасгал зохиож үзье. Ийм тохиолдолд та энэ хэсэг текст оруулахын тулд бусад их сурвалжуудаас агуулга хайж оруулаарай. Mosaic Education-ийн захим сурах бичгүүдээс маш сайн текстүүдийг оруулах боломжтой. Та сурах бичгээ сонгоод өөрийн дасгалтаа оруулах хэсгээ сонгоорой. Текстээ сонгосон бол хуулж аваад дасгал засварлагч дээрээ буулгаарай. Үгсийг сонгож зөв байрлалд оруулна. Үгсийг сонгохын тулд дээр нь 2 удаа дарж нэмэх тэмдэгэн дээр дарна. Мөн сурах бичгээс зураг оруулах боломжтой. Хэрвээ та асуултаа оруулаагүй бол жишээ асуулт автоматар гарч ирнэ. Дасгалын арын тэвсгэрийг солилцгоё. Үүний дараа дасгалаа хадгалахаа бүү мартаарай. Ингээд бид нийт 3 дасгал зохиолоо. Харин одоо дасгалдаа нүүр хуудас болон дасгалаа хийж дуусгах цагийг тохируулцгаая. Нүүр хуудсан дээр дасгалын хуудасны гарчиг, хуудасны тайлбар, багшийн нэр, анги, он сар өдрөө бичнэ. Цаг тохируулагч нь дасгал хийж дуусгах хугацааг автоматар санал болгох болно. Мөн хугацааг өөрчилж болдог. Дасгалын дарааллыг өөрчилөхийн тулд дасгалын хуудасны баруун доод болон байрлах икон дээр дарж дарааллаа өөрчлөх, мөн цаг хэмжигчийг оруулна. Энэхүү дасгалаа сурагчтайгаа хуваалцахын тулд өөрийн нийтлэл рүү оруулах хэрэгтэй. Дасгалын икон дээр хулганы баруун товчийг дарж Mozabook байршуулах товчон дээр дарна. Дасгалаа сургуулийнхаа багш нартай хуваалцах эсвэл олон нийтэд нээлттэй болсон ч болно. Хэрвээ хувийн гэсэн сонголтыг сонгвол дасгалаа илгээх хүртэл тухайн дасгал руу танаас өөр хүн хандах боломжгүй. Mozabook байршуулсны дараа таны дасгал сурагчдад илгээхэд бэлэн болсон байна. Зөвхөн Mozabook дээр сурагчдад даалгавар өгөх боломжтой тул дасгалуудаа веб хуудсанд байршуулах нь маш чухал юм аа. Анхаарал хандуулсанд баярлалаа.